Номсон ангавын зориулалттай үүсч гараад сүүлдээ дайм байлдаанд хүн зэвсэг болж байжээ. Номсоныг хавар мандин Бөхбаты дагуур саруулан нарийн тогтсон хэмжээгээр урлан бүтээн. Тасын өтсөд хахир модны хажим гарсан цав олон дахин шантас холос модны мочир хөр хорхон нандас буурал бугын эвэр өргөл латны үдээр одос оронгийн эвэр оромог янхар утас онист мэргэн оноочээ. Номны их үеийг хулсаар хийж, буг юм уу шарын зооны ширмэс, дөрвөн хөлийн шамдсыг загсан цагуугаар нааж хатаагаад, янгэр хайнгийн эврэн эврэл. Арисаар бүрж, товхыг буган иврийн тав, хайгуулыг зааны соёогоор, хөвчийг мянгсан утсаар хийж, чадал хараа сорих шар цохор ном бэлэн болно. Монгол сүрийн харааны хамгийн эртний төрөл Урайлахын хараа хаврын тэрэг улсын шиний 8-ны өдөр нутгийн аль нэгэн айлын тооноор анхны сумаа харавж ёс төртэйгээр эхлэж тэнгэрийн дуунаар хараваа буудаг уламжлалтай. 6 номын хэмжээтэй төөхрийн шорон хамар засч суран хийх хайсхийн солгоор чөдрөөрөн сур зангидэн өрж магнай даран сурах юм. Агийн ахлагчаас ихэдээд хүндөр хорон сум тавь. Анхны сумыг магнай гэж нэрлэн магнай гэж уухай. Дараагийн сумыг тэгнэ гэж уухай. Дээд хамрыг дагсан үед оноонд тооцно. Урайлахын сүрэн хараа айлын үрэлээр харавж эдээ будаа болон мэрэг оноогон ерөөсөн ерөөлөөр өндөрлөө. Урайлах сүрэн хараа 20-30 ном газраас харавна. Эхлээд зураахаараа 3 ном талбайд бэлдэж, хоёр талд нь ховил гаргаж, голд нь сураан ингэж өрнө. Хамгийн ахмад хүндэтэй харваачид зурхай сураа хүндэтгэн номны гичрээр зурхайн дөрвөн өнцөг өрсөн сурын хоёр талд зурна. Малгайгаан авч хутгаан буулгах ёстой.
Эцэг харавааны дэг ёсыг хатуу баримталж, арх эмгцээргэж, доёлын хувцаан өмсөж оролцсон. Монгол үндэсний сурын янз бүрийн харавааг түшиглэн манайранд байд сур дэлгэр хөгжиж бүгд найрамдах Монгол ард улсын дэлхийн өвгөн авраг манай сурчдын дотроос төрсөн билээ. Сурын хараваа 14 дугаар зууны үеэс наадмын тоглоом болж Есхүү мэрэгэн 335 алд буюу 502 м газраас сарампай харавж холч мэрэгэн цол авч гэрэл төшөөгөө босгож явсан түүхтэй гэдэг. Сурын хараваа өөрийн өвөрмөц уухай дэг ёс журамтай байдаг. Халх хараваа 75 м буюу 45 номын газраас харавна. Хараваачдын оноог уухайдан урамшуулж алд дэлэм тохой төв сөөний хэмжээгээр алдааг зааж гарын хөдөлгөөнөөр үзүүлж мэдэгдэн. Сурын хараваа өнөртний сэрийн 3 наадмын нэг болсон боловч ардын засгийн үед бүх нийтийг хамарсан үндэсний спорт болон хөгжиж байна. Эрэгтэй сурчид 40 сумнаас 20 сум хананд, 20 сум хасаан харавж 31 оноо мастерын болцол хангана. Улс нийтийн чанартай тэмцээн төрүүлвэл мэрэгэн цол хүртнэ. Орон даяар сурын спортын мастер 50, улсын мэрэгэн хараваач 80 гаруй болжээ. Найм настай буурлаас 8 настай болчир хүртэл бүх нийтийг хамран дэлгэрч байна. Сарын нарлаг сайхан өдөр мэрэгэн хараваачид цугларч зурхайгаан засч сураан өрж сумаан онлож тэр жилийнхэн харавааны сайн сайхан болсныг баяр хөөртэйгээр тэмдэглэж эрэх хонд мэрэгэн цэцэн байхын бэлэгдэн отгон хараваагаан харван өндөрлөнө. Ингэж эрцэргийн байлдааны зэвсэг байсан номсом наадмын дэвжээнд бүх олныг цэнгүүлж байна. Зэвсэг цаашаа, наадам нааша